нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал хүсэлт иргэдийн оролцоо хилцүүлгүүдийг дутуу хийсэн гэж дүгнээд одоо тэрийгэ дахиж гүйцэе гэж орж ирж байна гэж ингэж ойлгож байгаа. Энэ зөв үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт яг энд хідэн иргэн хідэн тээврийн хэрэгсэл хамрагдаад хэр хэмжээний мөнгө цугласан, тэр нэмэгдэл цугласан мөнгөөр юу хийсэн, үр ашигтай зарцуулсан эсэх. Гуравдугаарт ер нь цаашдаа энэ ингээд татварыг нэмээд энэ татвар нэмсэн одоо мөнгөө үр ашигтай тэр авснаасаа илүү эдийн засгийн өгөөжтэйгээр зарцуулж чадаж байгаа эсэхтэр одоо дүгнэлт гаргасан уу? Энэ талаар бас тодорхой тайлбар хийнэ үү гэсэн юм гурван асуулт байна. За хин харилцаа. Тэг Абубакр шүү. За иргэдээ санал ер нь бол яг хуу ажлын хэсгийн гишүүдийн ярьсан одоо өнцөг гэх юм уу да иргэдээс нээлттэй тийм санал авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Манай Баясгалан гишүүн, Пүрэв Даваа гишүүн маань. За энийг эхний хурал дээр бид нар нийслэлийн удирдлагуудаас асуусан, санал асуулга хуулийн хүрээнд явуулсан гэдгийг бол хэлсэн. Тийм учраас тогтоол дээр бол одоо сая та тогтоол анхааралтай харсан бол ер нь иргэдээс энэ санал авах процесс чинь яг хуулийн дагуу явсан юм уу да гэдэг л асуудал бид нар яриад. Ажлын хэсгийн ерөөс ганцхан тавьж байгаа зүйл бол Пүрэв Даваа гишүүн, Баясгалан гишүүн тэрийн иргэдээс энэ санал авах процесс чинь яг зөв явсан юм уу гэдэг л асуулт тавьж байгаа. Түүнээс биш татвар нэмэх нь зөв эсвэл буруу гэсэн асуудал энэ тогт яригдаг. Яг тэгэхээр улсын хурлаас татварын одоо дээд интервалыг тогтоогоод өгчихсөн. Энэ интервал дотроо л нутгийн өрөө дөрөх байгууллага шийдвэр гаргачихсан байхгүй. Тийм учраас бидний гол тавьж байгаа асуудал бол яг энэ процессоо за манай нийслэлийн удирдлагууд тайлбарлаарай. Яг энэ одоо иргэдийн хурал дээр одоо энэ татварын асуудлыг хилцэх үед яг одоо дээгийнхэн дагуу иргэдээ санал асуулга явсан юм уу, бусад тооцооллуудаа зөв хийсэн юм гэдэг. За тэгээ хоёрдугаар асуултан дээр хэн хариулах юм аа? Нийслэлээс замын дарга энэ авсан татвараа яг зөв зарцуулж байгаа юм аа? Юунд зарцуулж байгаа юм гэдэг талаараа бас тайлбар тавиач гэж байна шүү дээ. За хэдгээр микрофон? 5 дугаар микрофон. За гишүүний асуултанд хариулъя. За эрхэм гишүүдийн энэ өдрийн мэндийг хүргье. За нэгдүгээр асуултан дээр албан тушаалаа хэлээд нэг протокол явж байгаа учраас нэрээ хэлнэ. нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд үтс хариуцсан нэгдүгээр олзогч дарга тэгээд даваадлаа. Гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр асуултан дээр бол бид нар процессын дагуу хоёр үе шаттай хоёр удаа иргэдээс санал асуулга асуусан. Нэгдүгürt нь болохоор зөвхөн авто замын татвартай холбогдлолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар ЦГМ-ээр зарлалыг байрлуулж иргэдийн саналыг авсан. Дараа нь болохоор 2025 оны төсөвтэй уялдуулаад бас эдийн санал ирсэн. За хоёр санал ирсэн байж байгаа. За дараа нь болохоор 2024 оны 4 сарын 15-наас 2025 оны 6 дугаар сарын 15-ны хооронд 2 сарын хугацаанд таван номерын микрофоныг дахиад сунгая. За мөн 2025 оны төсөв батлагтай холбогдуулаад 2024 оны 4 сарын 15-наас 6 сарын 15-ны хугацаанд 2 сарын хугацаанд иргэдээс бас татвар нэмэгдэж байгаа болон 2025 оны төсөвтэй холбогдолтой санал асуулга авахд зөв нийт тоогоор 147,342 хүний санал асуулга ирсэн. Мөн 2025 оны 11-р сард 400 гаруй иргэдтэй уулзалтыг зохион байгуулж 2025 оны нийслэлийн төсвийг хилцсэн байж байгаа. За хоёрдугаар асуултан дээр хариулахад нийт энэ жил нийслэлийн авто замын одоо сангийн орлогоор ойролцоогоор 220 тэрбум төгрөг төвлөрөхөөр байж байгаа. Үүнээс нийт 97 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. 100 одоо 4 авто замын байрлалыг шинжилгээр байж байгаа. 30 км-ийн шинэ байрлал 53 байрлал дээр 74 км-ийг 44 байрлал дээр засварлах ажиллагааг бол төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 134 тэрбум орцсон байж байгаа. Гурав. За албан тушаал нэрээ хэлээд. За сайн байцгаана уу. Нийслэлийн зам хөгжлийн газрын дарга би Од Баяр. За гишүүний асуултанд хариулъя. Хэр үр ашигтай зарцуулж байна гэд. Тэр би өөрөө яг Калифорни мужид
Caltrans болохоор яг энэ авто замын хөрөнгийн менежментийн системээр засвар шинжилгээ ажлуудыг бол хариуцж 3 жил хариуцж ажиллаж исэн. Тэгэхээр яг энэ дээр ингээд одоо судалгаа эхлээд бүх замууд дээрээ судалгаа хийж байгаа. Тэгээ бид нар 2022 онд лазер одоо хэмжигч багажаар зам тээврийн хөгжлийн төвөөс түрээслээд замууд дээрээ судалгаа хийсэн. Замууд дээрээ судалгаа хийгээд үзэхэд нийт авто замын 82.2% нь өөрөө ашиглах шаардлага хангахгүй байна гэдэг тэгш байдлын үзүүлэлтүүдээр нь гаргаж ирж байгаа. Тэгээд тэгш байдлын үзүүлэлтүүдээр нь гаргаж ирэхэд бол 82.2% нь хангахгүй байна. Тэгээ яг тухайн төсөв төртгөөрөө яваад замынхаа хэмжээсүүдээр нь аваад үзэхэд 1231 км авто замын байдлаар ингээд яваад За 38-ны микрофоны сонгоё. 10 жилийн дараа гэхэд манай нийт авто замын бараг 95% нь чанарын шаардлага хангахгүй болно гэж. Тэр бид нар ерөөсөө одоо нийт засвар арчилтын төс төртгөө ингээ хараад зам ингээд анх 2013 онд энэ төсөв зам ажлын төлбөр батлагдахад нийт авто замын урт 400 км байсан. Одоо 1231 км авто замтай болцсон. Төсөв төртгөө нь 51 м квадрат нөхөөс хийхэд 55,000 байсан. Одоо 110,000 төгрөг болцсон. Ингээд үнэ бодсон ч тэр замынхаа уртыг бодсон ч тэр ихсчээд идэг авч байгаа хурааж байгаа мөнгө нь 20 тэрбум төгрөг хэвээрээ байгаа гэх юм бол бид нар нийт авто замынхаа 1.5%-ийг л засаж байгаа. Жил болго яг энэ мөнгөөрөө. Ингэх юм бол бид нар 10 жилийн дараа их дахиад яг л ийм доошо суусан шигдсэн ийм замтал болоод яг чигээрэл үлдэх гэсэн. Тэр хөрөнгийн менежментийн систем хэрэгжихийн тулд энэ доктортой яг хідэн төгрөг замын санд орох юм бэ гэдэг нь маш чухал байдаг учраас яг энэ хөрөнгийн менежментийн системийг хэрэгжүүлэхэд бол яг нэг тогтсон дүнгээр явах